I'm watching that. Одоо энэ Хайчлуу давууны үхлийн тоглоом Animal World. Үхлийн тоглоом оо. Ямар гоё кино вэ бас Эжэний чанар үнэхээр сайн болж байна. Окей, Red Burger. Энийг та тарж гинөө. Бүрхэн хавчаар байгааз. Тэгээ би сая сүүлд 6 сарын 1-нд хүүхдийн баяраар хүрээлэн дээр Doritos-ын нэг юмд оролцоод тэнд надад нэг хүүхэд энийг Coralt зөвлгээрээ гэд өгсөн амир хөөрхөн. Өгсөн хүүхэд үзчихвэл баярлаа. Энийг юусэн ингэж ихнээс нь авахгүй. Одоо Coral маань ингээ банк энийг ингээ зүгээд байж ахалнаа. Окей. За би сүүлийн үед хайч болоо даав тоглоомонд ерөнхийдөө бүр амар дуртай болчиход байгаа хгүй. Тэгээ одоо шууд хоёулаа хайч болоо даавд изээ. Хайч чулуу даав гингүүт чи яг нэг юм гаргаад би нэг юм гаргаад тэгээ хоёулаа үзье зөө. Хайч чулуу даав. За дахиад нэг үзье. Хайч чулуу даав. Гүлэг. Тэгээ ер нь яг юм хайч чулуу даавтай кино мөн юу гэдэм болоо гэд хайж явж хагаад 2018 онд нээлттэй ээж байсан найруулагч Хан Яны Animal World гэдэг. I just lost the video man. Pre-bed video man. Тэд кино болоод үзчихлээ. Нилээн том өр мөрөнд орцсон нөхдүүд нэг тийм хөлөг онгоцон дээр цугларангуудаа баячуудын урд янзын сайхан хайч чулуу давуудаад хожиж байгаа нууд нь асар их мөнгө олох боломжтой хожигдож байгаа нууд нь эсэргээрээ тэр баячуудын өмч болоод буруу гарын химийн туршилтанд бие тушаанаа гэдэг. Ер нь бол айгүй энгийн ирнэ сонирхолтой концепттэй survival action adventure кино байгаамаа. Өнөөдөр та нартайгаа энэ киног сайхан хуваалцах гэж. Энийг үзчих нөгөө нэг Gambad-ыг нэг аниме байдсан шүү дээ. Тэ санаад орж байна. Боол болдог. Өнөөдрийн мэнд дугаартай KFC-гийн шинэхэн бүтээгдэхүүн болох сундаг бяслагтай моцарелла бургер болон амтад шаржгансан скуп шарсан төмс маань хамтран ажиллаж байгаа. What сундаг яасан гинэ? Өнөөдөр орой хоолой маань шидэг байгаа нэг KFC ороод чүү. Инфлюенсер байна. Инфлюенсер Жоржийн зөвлөгөөг дагаад KFC-гийн сайт руу орсон. Байхгүй л шүү дээ. Энд чайтагийн байгаа юу чат? Тэр Facebook-ийн KFC-гийн Facebook админыг харсан уу? Юу гэсэн юм? Burger King хавэл лөө нэрээ. Анаа бүрэр гэж чадахгүй. Тийш. Анаа шүдний аппарата чангалуулсан нэр юм чадахгүй. Хоол захиал ихсэн ч нэр анаа амир хэцүү юм. Цаал захиал анаатай ирж байгаа болох юм байна. 4 инчийн зөөлөн талах шүүслоос 5 бас гачгүй зөвхөн салбарууд дээр болон скоптууд булан төрх хацсан ч масуурн галзуурхад ганц гурав номер чинь Momstowch хого жамууч Momstowch-ийг хаанаас идсэн бэ? Тэр нөгөө Emerald билүү? Баян Монголын хажууд байдаг салбараас идсэн үү? Жамууха. Momstowch хаанаас идсэн бэ? Аль салбараас идсэн бэ? Momstowch ер нь бол давгүй санагдаад байгаа. Yes. Тэр Emerald салбар чинь сүрдсэн лалрын салбар аахгүй юу? Бүр ингээд бүр шившгийн салбар бай. Momstowch би өөр хоёр салбарлаар орсон. Нөгөө хоёр салбар нь аим хурдан хоолоо гаргаж ирдэг. Амар халуун малуу гардаг зөө. Тэр Emerald-ийн салбар дээр л үстэй ингээд дотор хоол хийж байгаа хүн байхгүй. Тэгсэн мөртлөө би хоолоо 45 минут хийж авч байгаа. Тэр салбар бүр үнэхээр сүрдсэн салбар. Тэр салбар зүгээр зайл. Бусад Momstowch дисгүүд. Дотор ороод ийм арт их мэдэхгүй байна. Prada Chicken W. Тё. Лотерей дажгүй штэ. Лотерия бол зайл штэ. Лотерейс бүр ингээд муудцсан болоогүй шиг надад. Өстой зайл газар. Бүр яг муудцсан юм явуулсан штэ. Захиалаад харсан ч явста. Монгол KFC Momstowch давж солонгос солонгосгүй байна. Солонгостой Momstowch бүр хамгийн том нь болцсон гэжтэй. Ken's W буулгоо штэ. Hotpot нь жоо. Дургу болоод байгаа. Hotpot мёогоос олж дургу болсон. Мёоны хоол хийж чаддгүй боловч. Тэгвгүйтэй нэг хоолны газар орсноо хоолоо хийгээ шагаагийн урлаа шагаад. Бэтрийн бүрээр үнэн гоёо. Бэтрийн бүрээр давгүй байсан. Kimbap чонгоогс факт. Авраад.
Gochu chicken гоё. Burger King руугаа дайз усаж ороод ирэхгүй waste of fucking money. Надад бол Burger King-ийн үхрийн махта бүрээр нь шал утаа мөртлөө дахианы махта бүрээр нь гоё шат шít. Шүлтэндээ бүр зайд болсон байлээ. Ерөөсө бага шиг санагтай болсон байл. Burger King зэг юм байна. Тэгээ дахианы махта нэг бүргэрсэн даа аян гэсэн нэртэй. Галт бүргэр. Chicken Whopper is good. Тэгээ Burger King нэг бүр нүн солиотой дахиад байсан юм. Тэр юу байлаа? Тэгээ тэргээ зархаа болцсон шүү дээ. Энэ галт. Тэгвэл үхрийн махтай нь олонгууд аян гохгүй юу? Мэддэг болоо шээс. Сүүл би хизээ идлээ. Сар гар ингээ үнэцсэн үү? Astoria дажгүй штэ. Astoria давгүй санагдсан. Эмтхэн ч юм бэлээ. Гэтэ анаа бүр хийдэг. Яга бид бүр харч байгаа. Би үйж байгаа үйл та. За, видео үргэлжлүүлсэн. Тэгээ Burger King надад KFC самаагүй санагддаг. Хаяа KFC салбар дээр нь очи халуунаар нийтэхгүй. Yes. Тэр бол үнэхээр гоё санагддаг. Захиалгаар зайл. Бүтггүй. Animal World. Recap by George. Ингээд тоглосон Кайси имээ хүүхдүүдийн төвд алиалагчийн ажил хийж амьдралаа залгуулдаг. That's you. Кайсигийн өөрийнх нь тайлбарлаж байгаагаар болохоор манай үнийг тийм сэтгцэн ч гэх юм уу өвчтөй юм байна лээ. Багтаа Супер Клаун гэж хүүхэлдэйн киног айгүй их үздэг байжгаад одоо харин яг тэр хүүхэлдэйнийхээ гол дүрийн супер алиа. Энэ амар харагдаж байна. Юу? Өөр нарагдахгүй. Ямар хаад идэх вэ? Тэг бүргэр идэж чадахгүй бах тий. Чадахгүй. Харин юу идэж чадах? Наагад ивэл идэх л бүргэртэй наагад авах юм уу? Наагта. Та бүргэр идэх юм уу? Тэггүй сайлт бүргэр ирсэн чинь бас бүргэр ирсэн. Өөр юу ажиллах вэ? Наа энэ твэртийн. Юу ч хай. Yes. Yes. Эна баг идэх хөтэй. Эна амар иддэг шүү дээ. Би нөгөө шүдний аппараттай болохоор юу нөгөө саяхан чангалуулсан. Тэгээд юу яагаад вэ? Махыг бол бүр амар идэх. Амтлагчтай хоолнд бол юм уу? Амтлагч ихтэй хоолнд дургүй. Амтлагч багтай хоол. Муу эрхийн балаа эргүү мал. What the fuck? Эргүү мал нь ямар хэрэгтэй. Yes, цаг тайм уутлааш. Бас эрхэлж чадахгүй юм даа. Энэ бол махч. Энэ махцах идэхэр бол одоо сойд хийчих. Нүдний доор нэг юм гарчаад зүгээр ингээд өдгөө дуудаж чадахгүй яа. Сая тэгээд KFC рекламаараа бид нар KFC яриа бүр ирсэн байхгүй. Наа гэж болно шүү дээ, тэ. Тэгвэл та өөртөө таалагдсан юм а зэгч юм уу? Би бол тэгэл шүү дээ. Яа, юу бүрээ зэгтээ зүгээр наа гэж зэгчихгүй. KFC дахиад юм уу? Тэгвэл та ичээ таа. Дахиад зулгаач шүү дээ. Дахин энэ мах зөөл нь шүү дээ. Гайгүй юу? Аппарат ахуулгаар гэхдээ сандаг шүү. Бүр ингээ инээж чадахгүй бүр яаж чадахгүй. Намайг бас аппарат зүүж болох юм шиг байлаа. Одоо мань зүүж болно гэвэл одоо зүүж та таа. 2 жил болох тий. 2 жил зүүж та. Йоо галт бүр ирсэн чинь Наруто-гийн зурагтай, Аяг бүр ирсэн чинь Сасукигийн зурагтай чарч. Бетер бүр иржсэн сая. Буруу зүйлтэй бол зүүцэн дээр л идэв юм байна.
Миний зуулч гайг үлээс л та. Гэхдээ нөгөө хөгшрөөд ирэхээр шүдчээ идэгдчихнэ гэсэн. Та нар яг надтай ингэж одоо зэрэгтэй хоол хайж байгаа юм байна уу? Юу би ийц амарч идэх шаасгүй. Амар юм уу? Тийм байна. Идж байгаа бол байна. Энэ над руу юунаас битсэн шүү дээ. Юу лээ? Солоос хоолны газар. Ямар хоолны газар вэ? Инстаграмаар битсэн байсан да. Юнаа юу? Тий, юнаа шүний хүргэлттэй болж байгаа. Хамтарч ажиллая л ажил. Юнаа W, юнаа overpriced гэж боддог би. Яг хоолнд яг давгуултай. Гэтэ яг адилхан хоолыг би өөр газраас илүү хямдхан авчвал гэж боддог. Мөнгөний авахаас өмнө жоохон муулч. Юунаа онцгой гэдэг байсан үстэй. Юнаа сураа хоёр. Сураа нь хамаагүй юмх мэт байхгүй. Хоёроо сураагаас цэгтэй байсан шүү дээ. Юунаа нэг орсон шүү дээ. Аа тий, тэр сүрцэн мэстэй нэрээ. Тэр бүр сүрцэн. Юунаа исэн. Өөр хоол цэгтэй авчаа. Flashback. Хоол. Нэг сайхан кола ууч. Би кола ууг ямар утсан. Кола гоё сонсогдож байна. Бетер бургер л хайгаад байгаа шүү дээ. Хэдүүлээ. Бетер бургерийн бургер гоё гээд ажиллаж шүү дээ. За, нагет байна. 10 шиг нагет цагслаа. Дахиад нэмэхтэй бургер гэдэг юм уу? Бетер бургерт. Энэ бетер бургерийн нөгөө юу юм бэ лээ? Үхрийн махан юу юм бэл? Шүрх ирд юм бэл тэр нөгөө юм бэл. Гэрэлд чарсан дахиад нэмэх гинэ. XL-ээр авчуу. 2 давхар гинэ. Oh my god. За, нэг давхар л автоо. За ямар ч нагт авчих шүү. За. Миний ранг өссөн байлээ. Юу болсон байна? Өнгө нь юу вэ? Юу лээ? Бүтээгдэхүүний зарагт хугацаад болсон. За байх. Тэгээд дэшигээ. Ногоон ч алхимист. Тэгээд Ritualist. Шарна. би тэнэт хэд идэх нүлээ? Нэг улаан өнгөтэй. Emissary. Emissary авсан. Үгүй. Даатан болно. Тэгэхээр би болон сацмис юм марцсан. Тэ Emissary шүү дээ. Archaeologist. Ritualist-ээсээ. Би яадаг тэр үзэл. Ис. Нэг стрим бүхний 2 хоног тооцоод тал орчин да. Заанаас ол захгүй. Маргааш KFC орохоос City System дээр харагдаж байгаа юм чинь. Эний өрөөлөө. Тэгэхээр KFC ингэж Нэг захихаар. өрөөлөө орцоор мяалаг юм би. Тийм үү яагаад гэдэг юм. Тэгээ дардал итгэв. За Burger King рүү орё дөө. Тэ. I'm eating Burger King. Дахиад нэмахтай. Яхаар би юу би эцэр захиалж дээ. Хэдүүлээ Burger King-ээс захиалах юм болвол хүргэлт нь хэмтэн байдаг үстэй. Yeah, let's go. Тоглоомтой сэт. Шүүш. Хүмүүс нь зайлаад штэ ер нь бол. Тэгэл дахиад нэмахтай Chicken Whopper. Бислэг нэмүүлээ. Гэтэ энэ бислэг нэмэхээр Burger King-ийн сайт нь утаа авс та.
Бислэг нэмүүлнэ гэхээр да бислэг нэмдүү шүү дээ. Хаягаа сонгоно үгүй нааглаад. Унаага дэдгэр ороогоор явд юм бол та. Оо, мен скрин шеэр болохгүй мэн үү? Галт бүргэрнээс нэгийг 700 төгрөгөөр нэг бислэг нэмүүлнэ. Байж 1400-аар нэмүүлнэ. Bacon crispy chicken. Bacon sucks. Тэгээд жижиг crispy chicken нэмчих. 2 ширхэг бислэгтэй. Тэгэл энэ миний 2400 төгрөг ингээ байхгүй болчих. Upscute welcome back son. За анагийн нагетийн захин шаржигнуур шалсан дахиад гинэ. Jalapeno cheese 6 ширхэг. I'm eating that shit. 10 ширхэг nuggets. Өөр юу ах вэ? Шаржигнуур шалсан дахиад гинэ сонирхч уу? 2 бүргэрээ ойлоо 100 шаржигнуур шалсан дахиад гинэ авч те. Саримстай дахиад юм уу? Саримстай дахиад гоё. Оо that sounds good. Мөч болон гоё зардд юм байна ой. That's nice. Зөвхөн мөч болон гоётай ой. Нуруу байхгүй. That's nice. Fine shite man. That's fine shite. KFC захиалахаар өстэй хийх мөч зайл гэдэг те. Нөгөө мөч гэнэ нэг мөч эсвэл 2 мөчтэй. Мөч баг байд юм уу? Нэг мөч бол бат байд. Гэрийн хүнсний данстанд мөнгө байхгүй. Юм яригч. Гэр бүлийн өнөөдөр тогны мөнгөжөнгөө төлсөн ч байхгүй. Бэкүлигийн цалиг тавьцсан. Одоо маргааш эдитрүүдийн цалиг тавина. Миний даасан дүм дуусчлаа boys. Оо аим аригч. Юу вэ? Маргааш эдитрүүдийн цалин байн тавьж чадах юм уу? Манийхан даасан 405,000 төгрөг байгаа бүхэнгүй байна. Эдитрүүдийгээ сар 7 хоногт надад 400,000 төгрөг авдаг шүү дээ. За мен хоолой захиалчлаа. Нэг сар кола авах. Мен кола аваагүй 2 3 7 жин. Кола. Та нараастай. Do it. I got you boys. Hey friends, welcome back to Quizzer Cat. Can you spot the Italian brain rot just from its scene? It's time to flex that photographic memory in extreme mode with 35 savage levels. Smash that subscribe button and let's dive in. Let's kick things off with a true classic. Can you guess this legendary brain rot just from a scene with cacti and an alarm clock? Liri li lari la, elefante nel deserto che cammina qua e là. Here comes the next one. Only the real masterminds will figure this brain rot out. Chicletera, bicicletera. Sai pela... I bet you know this one for sure. Give it a try and see if you're right. Ballerina cap... Та балерина капучиногоо мэдгүй юм уу те? Who could be living in this forest? Got any ideas? Таралалаларо. Бэлбэл батам юм уу? Жич. La, es
Tusok sekolah. You guys suck. Pat banget anjay. Damn, you guys are so bad. And what about this nighttime street? Assassino cappuccino. Not hiding here. Ta 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 ta. Sahur. Ada. Fuck. Та захуурайсаа. Take a closer look at the details and see if you can figure this one out. Bombardino crocodilo. Биш дээ. Тэр чинь ага тэнгэр дээр тий. Зөв гол авахаар би батраа санагдсан. Бүр батаа фэм. Potato. PP potato. You guys suck. Damn, you guys are so bad. Whoa! Another iconic brain rot is here. Already know who it is? Assassino cappuccino. Capu capu cappuccino assassino! All right, this new popular brain rot is for the chosen few to guess. За энийг бол би мэдэхгүй байна. Bambini, Tanchini, Banana, Yeldini, Pierdolini. Wow! Wow. You should totally recognize this place. It's pure legend. Тун сахуур. Tung 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 sahur. Ano? Damn, What I'm so about this good. cozy cafe? Which adorable brain rot calls it home? Мандахини пришкини. Ballerina cappuccina? No. Icharina Machanova. Next scene. Who's wandering around here? That's it. Миний бүснүүд наалтчихлаа. Сонсож байна уу? Sound suppression-аас бол сонсохгүй л байгаа хта тий. Далигчийг За өргөжлөөсөө код аваар гоё юм бэ. Тэ сахаргүй 10 өдөр өнгөрсөө boys. Сахаргүй кофег 10 өдөр өвсөө. хэлж байгаа. Кайсигийн өөрийнх нь тайлбарлаж байгаагаар болохоор манай үн нэг тийм сэтгцэн гэх юм уу өвчтөй юм байна лээ. Багтаа супер клаун гэж хүүхэлдэйн киног айгүй их үздэг байжгаад одоо харин яг тэр хүүхэлдэйнийхээ гол дүрийн супер айлаалагчийг өөрийгөө гэж заримдаа төсөөлчдөг тийм өвчин гэдэг байгаа. Сэтгэл санаа нь асар тухгүй болсон үед ойр авд нь байгаа бүх хэл хүмүүс хүн амир мангас болж хувирангуудаа манай үн рүү дайрж яана гэж харагддаг. Манай үн яг Үгүй энэ нормал биш юм уу? Би стрим үзчихлээ дандаа юм мангаснууд хүн амир минут л гэдэг ч боддоос шүү дээ. тэр үеэр нь супер айлаалагч болоод хувирчдیں۔ гэж хэлээ. Гэтэ мэдээж эдгээр нь зүгээр л төсөөлөлтүүдий те. Ямар ч тач Кайсигийн маань өвчтэй ээж нь одоо хүртэл эмнэлэг тухаангүй өвтөж байгаа ч гэсэн Кайси чаваас тэгээ ээжийнхээ эмчилгээнд мөнгөөр тус болох нь байтугай өөрийгөө өвчтэйж чадахгүй л яваал юм л да.
Бас дахиад нэг юм гэвэл Кайси ээжийг нь хариуцж байгаа совилогч охиныг чин сэтгэлээсээ крашилдаг, хайрладаг ч гэсэндээ дахиад сэтгэлээ илчлэх нь байтугай үй мөнгө зээлж төвөг удаж мудаал. Ер нь л амьдралд нь болж үтж байгаа юм айгүй цөөхөн. Яжид л нэг өдөр багийнхан найз Лижүн гэж байр борлуулалтаар ажилладаг залуу Кайси дээр ирэнгүүтээ "Маний чинь ажиллаж байсан нэг үнэтэй байрны 12 сая долларын үнэтэй пентхаусын эзэн нь өрөнд ороод мөнгөний шаардлагатай болчихсон болохоор пентхаусаа таалуунээр нь зарна гэдэг байгаамаа. Би өөрөө байраа барьцаалж зээл аваад 3 саяыг олдсон байгаа гэд. Ер нь бол тэр үлдсэн 3 сая Кайсигийн ээжийнх нь байрыг барьцаалаад олчихё гэдэг санал тавьчихл байгаа юм байлээ л дээ. Кайсигийн аав нь нас ураад нилээн удцсан. Тэгээд тэр байр бол ааваас нь үлдсэн цорын ганц хөрөнгөч гэсэн. Ээжийнх нь би ерөөсөө сайжирж өгөхгүй байгаа энэ үед бол Кайси мөнгөний төлөө юу л юу ихэд бэлэн сэтгэл зүйн тогтворгүй байж таарсан болохоор Лижүний тэр саналын зөвшөөрөөд гэрээнд нь гарын үсэг зурчт юм аа. Тэр нь угаасаа фейлдэх нь ойлгомжтой шүү дээ. Лижүн утсаа авахгүй байж уужгаад нэг удаа утсаа авахтаа "Манийгаа уучлаарай өгшөө. Дараа нь яаж хийж байгаад би мөнгийг чинь буцаагаа төлнө" гэж хуцаж байгаа юм чи. Ажилтдаг борлуулалтын компани руу нь явж очоод Лижүн хаана байна гэж сурахад Лижүн 2 сарын өмнө өөр нэг үйлчлүүлэгчээ уурдаад ажилласаа халагдаад гэх юм уу да ор сурггүй алга болцсон юм байна лээ. Тун удалгүй нөгөө Лижүнтэй хамт яваад байсан шивэстэй нөхөр манай үнийг ирж аваад Яг ийм бод тэмдэл дээр болдог болов. Энэ зүгээр кинонд дэр ингээд юу гэдэг хаяа амар цөөхөн болдог юм ингээд болд юм шиг тийм. Ингээ кинонд дэр болонгоч тэгэл нэг юм амьдрал нь болж бүтэхгүй хүмүүсийн амьд улам л болж бүтэхгүй болоод идэв штэ. Тэгэл улам л юм хумаа байцсан тавьд улам л дордоод байдаг. Одоо миний эргэн тойрон ч юм уу ингээд амьдрал нь бүр бүтэхгүй болоод ороцсон хүмүүс яд мэдэхгүй. Зарим нь яг арих марихынд ороод ажил төрөл хийхгүй тэгээд өрөнд орцсон хүмүүс байгаа. Ингэж яг өөрдүүлсэн юм байгаад нэг сонсчоог болохоор нэг кинонд л гардаг юм санагддээ шүү дээ. захирал дээр аваачаад Тэний хүмүүс зөндөө яг үнэхээр үү? уулзуулахад захирал нь Майкл Даглас сууж ивэл яах вэ? Харин тэ нөгөө нэг Basic Instinct, Wall Street, David Fincher-ийн The Game, MCU-гийн Ant-Man энэ төр дээр тоглолдог Hollywood-ийн дээд зэрэглэлийн жүжигчин Майкл Даглас хятад кино тоглосон байлээ. Энэ дүр нь ямар ч байсан өнөөх Лижүний мөнгө зээлсэн компанийн захирал Андерсон гэдэг хүн баггүй юу? Кайсиг сайн сонсчээ гэж суулгаж хагаад "Танаа найз Лижүн надаас зээлсэн мөнгөөрөө хэдхэн цагийн өмнө казинод бооцоо тавьж тоглоод бүгдийг нь алдчихсан. Хэдий чиний буруу биш ч гэсэн чи ч гэсэн надад өртөө. Барьцаан тавьсан дээр ээж чинь байшин одоогоор миний өмчгөлсэн үг шүү дээ гингүүтээ зээлсэн мөнгөнийх нь хүү энтрийг тооцоод үтсэн чинь ер нь бол манай Кайси Андерсонд 8 сая гаруй долларын өрөнд орсон болж таарж байгаа. Тэгээд за хамгийн 8 сая доллароо. Дач амар их мөнгө штэ. Ямар байр 8 сая долларын үнэтэй байд юм бэ? Түу 8 сая доллар ч юу юм бэ? Баг 30 сая юу? Уу 30 тэрбум биз дээ. гол нь тун удахгүй буюу 3 хоногийн дараа Андерсны зохион байгуулдаг нэг юм мангар өндөр шагналтай үхлийн тоглоом гэх юм уу да зохион байгуулагдах гэж байгаа юм байлээ. Хөлөг онгоц нэг арлаас хөдлөөд өөр арал руу аялах хугацаанд тоглоом тоглож тоглоомондоо сайн оролцож чадвал өрөнд өгөх мөнгөө ханган олох боломж. Гэтэ бас нөгөө талаараа бас 8 сая долларын зээл өгөх хэмжээний мөнгөтэй хүн байна бас амар тий. Тэгээ нэг 100 саятай хүн л 8 сая маяг үнд зээлүүлэх байлгүй дээ. Тэгэхээр л нэг 8 саятай хүн бол 8 саяг үндэж хүн зээлүүлэхгүй сте. Энэ хэцтэй шүү дээ. Эсвэл хүн өндөр биш үгүй. Хүн өндөр байсан ч амар утгагүй бас дээ. Арай дэндүү. Яа тэ үлцэн амьдралтаа 30 тэрбумыг олох болов. Maybe бодомжтой байж магадгүй лээ. Мондөг байж чадвал.
Тогоос гадна бүр экстра кэштай ч гарах боломжтой болж таардаг. Тэгэхээр тэ товчхондоо бол Кайсид 2 сонголт байгаа. Тэмцээнээс татгалзаад яаж иж хагаад баас цэвэрлээд ч хамаагүй хоолны мөнгөө танан байж 40 жил ажиллаад өрөө төлөх эсвэл мангар идэх хэд хэцүү шейди хүмүүст буюу одоо Андерсны багт итгээд тэр үхлийн тоглоомонд нь оролцохоор шийдгэнэ ойлгомжтой шүү. Тоглоом руугаа явахаас өмнө өнөөх совлогч охин дээр очиод хэрвээ би 7 хоногийн дотор эргэж ирэхгүй байх юм бол ээж минь амьдралынхаа сүүлчийн хэдэн сарыг баг зовломтойгоор өдөж өгөөрэй гэд хэлэхэд совлогч охин угаасаа нэг л юм биш байгаагаа ойлгоцсон те. Яасан бэ? Хайч гээд байгаа юм бэ? Мөнгөн санаа зовх хэрэггүй штэ. Чамайг дажгүй ажилд ортол чинь би тусалж дэмжиж болно штэ гэд хэлсэн ч гэсэн Кайси нэгэнтээ шийдвэр гаргацсан нь ойлгомжтой. Хэрвээ би та нар ийм тоглоомд орох уу? Яг хэдийн өртөө яг ингээм тэ максимум капчн за хүн бол 10 сая өрөнд орчвол арайч үхлийн тоглоомд бол орохгүй байх. Яг та нарын хувьд юу гэдэг хэдэн сая төгрөгийн өрөнд орвол иймэрхүү тоглоомд орох сонголт хийх вэ? $200. Окей. 1 тэрбум. 2 тэрбум. 100 сая, 200 сая, 5 сая. Юу та нарын аим нэрийгээс л 5 сая гэж юу? 5 сая ч одоо цагийн ажил хийгээд 2 сард олно үстэй. Ой та нар амьдралдаа 100 тэрбум 10 тэрбумын өрөнд орох ямар ч боломжгүй. Тэний What? Та нар өөрсдөө тийм мундаг стан гэж боддё. Та нар яаж 100 тэрбумын өрөнд орох юм? Та нар ингээ бүх насаараа цуглуулах нэт орч чинь 100 тэрбум бүрэхгүй. Монгол хүн бүх насаараа цуглуулсан орлого одоо нэт инком 1 тэрбум л байгаа шүү дээ ер нь бол. Та нар тэрбумыг тэгээ төлж чадна гэж бодож байгаа юм ер нь. Тэрбумыг бол төлж чадна уу? Яг хоо 100 тэрбум байвал үхлийн тоглоомонд орё гэж бодож байгаа юм. Үнэн та нар бүр дэлүүлүү шааж штт. гэж ирэх юм бол чамайг дахиж хизээч орхихгүй гэж хэлээд хөлөг онгоц руу явж байгаа юм аа. Андерсны хүмүүс угаасаа тэднэрт одоо хөлөг онгоцны байршил энтриг мэддэхгүй тулд тариа тарьж унтуулангуудаа хөлөг онгоцонд суусныхаа дараа сэрэж байгаа. Нэрэл бүр захан нүл үзэгдэх мангар том далайн дунд мангар том хөлөг онгоцон дотор сэрж идэг. За тэгээ илүү одоо юм нуршаад яах вэ? Хамгийн гол нь тэр нэг одоо үхлийн тоглоом шүү дээ. Тоглоом руугаа let's go. Хүн болгонд 12 ширхэг карт байгаа. 4 ширхэг хайч, 4 ширхэг чулуу, 4 ширхэг даавуу. За бас хүн болгонд 3 ширхэг од буюу ер нь бол одоо ам гэх юм уу да тий байгаа. Тэнд байгаа хүмүүсээс хэн нэг тоглоё гэж уураад хоёр талаас зөвшөөрөх юм бол аль бие усны дийлэртэй ширээн дээр очиж 3 төрлийн үзэрнөөсөө хоёулаа нэг гаргаад ямар хүзрэггүй болсныг дийлэр тэрийг дэлгэж харуулснаар хэн нь ялагч болсноо тодорхойлж байгаа. Ялагдсан үнэн өнөх 3 одныхоо нэгийг ялсан хүн шилжүүлж өгнө. Мэдээж 3 одоо дуусгачвал ялагднаа л гэсэн үг шүү дээ тий. Одоо хасагднаа л гэсэн үг шүү дээ тий. Тоглоом нийтдээ 4 цаг үргэлжлэх бөгөөд цаг дуусахад дор хаяж 3 одтой за бас анх оноогдсон 12 үзрөө бүгдийг нь тоглоод дуусгасан байж хожлоо гэж тооцогдоод Андерсэнд төлөх ёстой өрөө цайруулнаа гэсэн үг. Тэрнээс гадна бас яг тэр нэг тоглоомын танхимд нь ганц удаа мөнгө зээлэх боломжтой банкны хэсэг байгаа юм байна лээ. Тэгэхээр хүзрүүдээ дуусгаад 3 одтой үлдээд хожих нь тодорхой болсон хүмүүс цаг дуусахаас өмнө хүссэн хэмжээгээр нэг удаа мөнгө зээлээд тэрийг эндээс аваад гарах боломжтой. Эсвэл тоглолт дуусахад 3-аас дээш одтой үлдэж чадах юм бол хүзрөө дуусгасан ч 3 одны болцлоо хангаж чадаагүй хүмүүст илүү однуудаа өндөр үнээр зараад зарсан мөнгөө аваад гарах боломжтой. За сайхан зам нь бол юм байгаа заяа. Муухай зам нь болохоор тоглоомын 4 цаг дуусахаас өмнө 3 одоо гурууланг нь алдчих юм бол хожигдно. За бас хэдэн ч одтой байсан хамаагүй бүх хүзрөө тоглож дуусгаагүй байх юм бол бас хожигдно. За бас тоглогдсон хүзэр болгон устгалд орохоос гадна тоглогчдын дунд нийтдээ хэдэн хайч, хэдэн чулуу, хэдэн даавуу одоогоор байна вэ гэдэг каунтыг нь шууд лайв апдейт хийгээд явуулах. Ялчгүй чадахгүй сайн хүнд бол давуу тал гаргах юм шиг байлаа. Одоо тэн тим юм байгаа. Тэд энэ надад ийм үзэр байна гэлтэй. Миний толгой бол хөрөхгүй юм байлээ гэж. Тэгээ тоглолт эхлэхээс өмнө Doritos тарааж өгдөг. За тэгээ мэдээж Doritos маань сайхан үдийн идмэр халуунууд өрүүдээр байлээ. Jizz байгаа. Заавас үргэрээ үзээрэй.
Ямар ч л үсэн цаг нь тоглогдож эхэлснээр тоглолт аль бие ёсоор эхэллээ. Энэ тэндгүүл хожигдчингуудаа чэрүүлээд гарч байгаа хүмүүс, сандраад яхаа мэдгүй байгаа хүмүүс гээл янз бүрийн зөвс өрнж явах үеэр манай Кайси дээр Жан гэж нэг нөхөр ирснээ. Энд байгаа тоглогчид бүгдээрээ анх удаа ирж байгаа хүмүүс биш. Эднэрээ ихэнх нь туршлагатай тоглогчид. Үннээр тоглолт чиний ялах магадлал бага. Гингүүтээ адилхан карт гаргах юм бол тэнцээ гэж тооцоод хэн ч од хасуулахгүй гэсэн дүрмийн тухай сануулангуудаа хоёулаа тохиролцоод яг адилхан дараалалаар бүх карта тоглоод дуусгачвал хэн ч одоо асуулахгүйгээр бүх хөзрөө дуусгаад эндээс гарах боломжтой гэд горимын санал тавьж яадаг гэх юм уу да. Кайси тэгээ тэрэнд нь итгэжт юм аа. Дуудсан ширээн дээр нь очингуудаа тоглолтоо эхлүүлж байгаа. Кайси яг тохирсон ёсороо хайч үзрөө гаргахад Жанч гэсэн хайч гаргаад эхний тоглолт айгүй өөрхөн тэнцээгээр нэгэндээ хохирлгүй дуусж байгаа. Яг энэ маягаараа нилээдэн тоглолт явж дуусахад Жан яг хэлсэндээ үрж бүгдэнд нь тэнцсэн ч нэг тоглолтын дээр мөгүүлээс нь овш чин чулуу гаргачингуудаа Кайсигаас нэг од авчвал яах вэ? Гэтэ яах вэ шууд уучлалгуугаад яана мен чин дараалын алдаа цээжилчихжээ. Одоо чи чулуу гаргаад би хайж гаргаад одыг чин буцаагаад өгчээ гингүүтээ бүр нүдэн дээр нь харуулж агаад хайчны үзрөө ууган ширээн дээр тавьдаг л та. Даанч хүзэрнүүдээ нээсэн чин мунохоо ойлгомжтой л доо элби арга ашиглаад хайчны үзрөө даавны үзэр болгоод солилцсон байлгүй яах вэ? Анхнаасаа л төлөвлөгөө нь ийм байсан байгаа байхгүй юу? Үлбисэн доо шин царайг нь хараад байгаа. Кайси маань ингэж Жант скамд уулснаар дахиад нөгөө эргэн тойрны хүмүүс нь мангас суулж харагдаж марагдаад тэлтрээд баахан хий марсаар байгаад ухаан алдах бөгөөд ухаан алдаад сэрэгтэн нөгөө нэг ээжийнхэнд байшин барьцаалуулж мөнгө зээлүүлсэн багын найз Лижүүн хажууд нь ээжэдэг. Харин тий бас өрөө цайруулах гээд Кайси шиг энд ирсэн гамбилж байгаа юм байлээ. Угаасаа л Кайсигийн энд ирэх үндсийн тавьсан хүн шүү дээ. Тэгээ Кайси Лижүүнд эхэндээ ууралж исэн ч гэсэндээ сүулдэ за яах вэ гэд мань хоёр одоо эвлэрж байгаа юм шиг байгаа. Уг нь бол хамтарч ажиллая гэдэг санаа гаргасан ч гэсэн чааваас бүтлэн бөксөрөө эргэцэн хоёр дурак Лижүүн болохоор нэг ход дөрвхүү үзэртөө үлдсэн, Кайси болохоор бүр ганц үзэртөө үлдсэн байгаа байхгүй юу. Гэтэл бууж өгөх болоогүй. Манай хоёр ядчил үзрөө дуусгачааг байгаа болохоор нэг арга сэддэг нь хоёр оттой өрнөө нэг ч үзэргүй үлдсэн хүн хайж олоод тэрнтэйгээ хамтарч ажиллая. Нөгөө гайод хожигдох ямарч боломжгүй болчихж байгаа юм байна шүү дээ. Нэг хүзэртэй 5 оттой байгаа юм байна шүү дээ. Яа гэж сэтгэж байгаа. Тэр хүнээ ч гэсэн олдгол доо. Гэтэ нөгөөх нь картнуудын шалгаж явах үеэрээ нэгийг нь нууцаар хулгайлчингуудаа шууд гамбилдаад хожигдчихдөг. 3 оттой болох сүүлчийн боломж нь л гэж бодсон юм шиг байлээ. Чааваас тэгээ одоо картчгүй ганцхан оттой үлдэж байгаа. 0-д оруулж хагаад баахан зодсон ч гэсэн чааваас та тэгээ ганц охиныхоо төлөө энд ирсэн ганц бие аав юм байлээ л дээ. Кайси маань мэдээж хүн чанартай, хүн чанар нь зулгаагаад за яах вэ саяны үлдлийг чи уучлаад гуруулаа хамтарч ажиллая гэд нэг баг болж байгаамаа. Энэний нэрийг мэдэхгүй юм байлээ, зүгээр Гамбаа гэд нэрлэлчихье. Гамбаагаас манай хоёр бас нэг санаа авдаг нь Гамбаа нөгөө манай хоёрын картыг шалгаж үзэхэд 4 ширхэг хайч, 1 ширхэг даав байсан байгаа байхгүй юу? Ер нь бол ихэнх тоглогчдод аль болохтой одоо картнуудаа тэнцвэртэй байлгахыг оролддог. Тэгсэн чинь манай хоёрын одоо тийм тэнцвэргүй баахан айж байсан болохоор Гамбаа манай хоёрт бас яг итгэж өгөөгүй юм байна лээ. Өөрийг нь скамдах чинь гэж бодсон гэх юм уу та. Яг энэ логикийн сонсчингуудаа Кайси ямар нэгэн тоглогчийг маш сайн ажиглаж ямар дараалалаар тоглож байгааг нь мэдчихэнгүүтээ тэр хүн дээр очиж тоглолвол зүгээр юм байна гэж сэтгэхэд сүүлчийн хоёр тоглолтонд чулуу болон хайж гаргасан нөхөр дээр очиж дүвэлд дуудаж байгаа. Таамаглан ч нүдэ олсноор нөгөөх нь даавуу гаргаад манай эд нэг оцуулгаж чаддаг. Лижүүн Гамбаа хоёр за ашгүй явъя гэсэн чинь Кайси нөгөө залууга дахиад нэг тулаанд дуудчихвал яах вэ? Зүгээр ч нэг дуудаа зогсчлгүй үлдсэн 3 картаараа гуруулангаар нь 3 удаа тоглоё гэд хэлчихдэг. Манай 3-т 3 үзэр үлдсэн, гуруула хайч байгаа штэ тий. Яг юу бодж ингэж байгаа юм болоо гэсэн чинь Кайси ингэж таамаглаж байгаа юм билий. Нөгөөх нь угаасаа манай 3-т 3 карт үлдсэн байгааг нь мэдж байгаа болохоор энэ 3 карт нь яг сайхан тэнцвэртэй хайч чулуу даав 3 байгаа гэж таамаглана гэж үзээд 3-ын 3 хайч байгаа гэж бол яагаад ч таамаглахгүй гэж бодсон гэх юм уу да. Тэр нь ч ер нь бол нүдэ олоод эхний талаан дээр нөгөөх нь чулуу гаргаж ялсан ч гэсэн үлдсэн хоёр дээр нь яалтчгүй хоёулаа хайч байна гэж нөгөөх нь тооцоолгүйгээр 2 даав гаргаснаар манай эд дахиад нэг одны ашигтай ажиллаадгалгүй яах вэ? Кайси бас тиймч тэнэг нөхөр биш л юм байна штэ ер нь бол гэснээс. Тоглоом дуусахад 1 цаг гараагүй хугацаа үлдлээ. Манай гуруулаа нэг ч хүзэргүй болсон байгаа штэ тий. Банкны эсхээс зээл авангуудаа тэр мөнгөөрөө бусад оролцогчдоос карт худалдаж авч болох юм байлээ л дээ. Гэтэ яг ямар карт авах вэ гэдэг дээрээ гаццсан байж итэл одоо бүх хүмүүст байгаа картны тоог
харахад яалтчгүй даавны карт нөгөө хоёроос бага тоотой байгаад байгаа байхгүй юу? Яг энэ маягаараа тоглолт үргэлжлээд байх юм бол цаг дуусах төгөхөөр даавны карт бүр тэг болоод хамгийн түрүүнд дуусах магадaltaй гэж үзсэн болохоор Кайси банкнаас зээл авангуудаа дээрэс нь бас хүмүүс дан чулууны карт авж байгаагаа мэдэгдүүлэхгүй тулд өөр хүмүүсээс цөөхөн тооны хайч даавны карт худалдаж аваад нилээ хэдэн үнээс чулууны картыг олноор нь худалдаад авчдаг. Худалдаа авалт гэснээс Италийн залуусын загварын хамгийн Nice ad. Тэгээ угаас чулууны үн өсөх нь тодорхой болчихж байгаа байхгүй юу? Ялагдах магадлал нь бага. Улмаар төлөвлөгөөгөө хэрэгжүүлсний дараа манай гуравт хүмүүсээс худалдаж авсан 4 даавуу, 2 хайч, за тэгээд хүмүүсээр худалдаж авахуулсан 30 чулуу гэдэг 36 картны инвентори бүрдэж байгаа юм аа. Одоо ер нь бол ингээ болчихж байгаа нь даавны картнууд дуусхийг л хүлээх хүлж байгаа байхгүй юу те. Бодлогоо нэг нэлээд сони юм болдго нь даавуу уг нь дуусчих ёстой штэ. Тэгсэн чинь эсэргээрээ даавуу яг нөгөө хоёртойгоо тэнцээд за бүр жоохон илүү гараад ирцэн байвал яах вэ? Төсөөлөлд байгаагүйгээр хайчны үзэр бүр амар хурдан багасаад одоо чулуу нь юусоо хөдлөхгүй болоод эхэлсэн байдیں۔ Энийг нь харж сандарсандаа Гамбаа Лижүн хоёр хамгийн хурдаараа шууд тоглоцохоосон ч хоёулаа хожигдож нэг од алдснаар тэр гурав одоо юусоо 3 одтой болоод үлдчихдэг. Даавнууд гинэт багасгаа болцсон нь зүгээр нэг тохиолдлын хэрэг биш юм байлээ л дээ. Манай эдийг ингэж чулууны карт ихээр цуглуулж байгааг нэг нөхөр анзаарчингуудаа зөрүүлээд банкнаас мөнгө зээлээд бөөн даавны карт хүмүүсээс худалдаад авсан болж таардгийг өөрсдөө бүр манай гурав дээр ирэнгүүтээ тэнэг л байна да та эд энтер гэж дооёолж ийснаа угаасаа та нарт хангалттай цаг үлдээгүй юм чин эрсдэл үрээд надтай нэг удаа тоглол бид гуруула 4 одтой учраас дуусгах ёстой ганцхан л карт биднэрт үлдсэн. Бид гурав дундаасаа 3 од бооцоон 50. Та гуравч гэсэн үлдсэн 3 одоо за бас банкнаас зээлж карт авсан мөнгөнийхөө үлдэгдлийг бооцоонд 50 гэж санал тавьснаар угаасаа манай гуравт өөр арга байхгүй штэ. За шаа гэж тоглохоор болж. Кайси угаасаа өөртөө итгэлгүй байгаа юм руугаа дайрж орохгүй нь ойлгомжтой. Нөгөө гурав угаасаа тэнцвүүгээс гадна тэгш тооны карттай байсан бол өөрсдөө хоорондоо тоглож картуудаа тэнцвүүсээр байгаад карта дуусгах боломжтой. Тийм байтал заавал нэг картаараа тоглох гэж тэднэр дээр ирсэн гэхээр тэр ганц карт нь илүүц болоод сондгоороод үлдсэн сондгой карт нь гэсэн үг шүү дээ тий. Өөрсдөө угаасаа ингэж сондгой карт үлдэхийг тооцоолж исэн болохоор Кайсигийн крүүтэй тоглоход давуу байж болох карта буюу даавны карта үлдээсэн байх ёстой гэдгийг нь Кайси нэвт шуфт уншсан өдөөс нь хайж гаргацсан байлгүй яах вэ? Нэмээд 3 оттой болчих. Тэгснээ бүр тэр гуравт ямар хэд хэдэн карт байгааг тооцоолоод томьёолоод мэдээд авчингуудаа чамд одоо 8 даавуу 2 ширхэг хайч байгаа. Банкнаас $100,000 зээлж надад өгөөд дээрээс нь картнуудаа бас надад өг. Үгүй бол би чамд ямар картнууд байгааг хүн болгонд зарлан шүү гэж сүрдүүлээд $100,000-оос гадна 10 ширхэг картаа болж байгаа маа галзоо. Яг энэний дараа өнөө тоглолтын эхэнд Kaiser Scamson Jam манай хүн дээр ирэнгүүтээ өөрийнхөө 1 ширхэг одоор хэдэн хөзөр солио гэд 8 их гэдэг байхгүй юу. Kaiser угаасаа зөвшөөрөхгүй тэгсэн чинь Jam өмнөх жилийн тэмцээнд бас орж исэн тухайга хэлэнгүүтээ дахиад нэг мэдээлэл задруулдаг нь хожигдсон хүмүүс нэг юм заалыг шууд харж болдог нэг талын цонхтой өрөөнд төр төгжигдээд тоглолт дууссаны дараа тоглолтондоо амжилттай хожсон хүмүүс дундаас тэр хожигдсон хүний төлөө өөрсдийнхөө одноос төлөөд гаргах юм бол эсэн мэдэндээс гарч болдог тухай хэлдгийн. Ер нь л ихтэй зүгээр л чи наад хоёртоо итгээд хэрэггүй. Тэр өрөөнөөс хэнч мөнгө төлүүлж гарч байгаагүй маа. Шууд тэндээсээ лабораторийн туршилтанд шилждэг юм аа. Би тэр лабораторид байсан хүмүүсийг харсан. Наад хоёроо скамдаад эндээс гараал гэдэг мессеж өгöd байгаа. Тэрийг сонссон ч гэсэндээ Кайси бол би хоёр найздаа итгэж байна. Чи зайлаа гэд намайг зөвшөөрөхгүй штэ. Одоо ерөөсө 39 чулуу 14 хүн хайж 39 даав үлдээд цаг нь дуусах гэдэг айгүй эвгүй байгаа. Гэтэ Кайси бол нийт байгаа үзэрний тоон дээрээс бусад оролцогчдод байгаа үзрийг баг математикдаад бодсон юм шиг байлээ. Жохон хүлээж хагаад яг тоглох гэсэн чинь Жан заалны голд гарч ирэнгүүтээ. За найзуудаа над руу анхаарлаа хандуулж байгаарай.
Бидний дунд цөөхөн үзэр үлдээд байна. Дараачийн өрсөлдөгч чинь чиний үзрийг нэвт шууд мэдчих магадлал маш өндөр. Тиймээс надад нэг санал байна. Бүгдээрээ хөзрөө нийлүүлж хагаад холилт хийгээд буцаага тараах санал. Та нар зөвшөөрнө үсттэй гэхэд өчнөө яахаа мэдэхгүй айд сандарж байгаа хүмүүст угаасаа энэ санал нь таалагдсан штэ. Бөөндөө зөвшөөрж байгаа ч гэсэн Кайси бол мэдээж энийг зөвшөөрөхгүй, карта өгөхгүй гэж үрийчдгийг. Тэгсэн чинь жаамуу новштэй бид нар бүгдээрээ карта олж байгаа. Чи карта олохгүй байх гэдэг чинь шудраг бус. Хэрвээ картуудаа өгөхгүй бол холилт дууссаны дараа бидний нэгэн ч та нартай тоглохгүй хоорондоо л тоглоно гэж одоо боломжхагснаар Кайси картнуудаа өгж байгаамаа. Ямар ч тач холилт дуусны дараа манай 3-т 32 чулуу, 34 даавуу, 3 ширхэг чулуу ирсэн байдаг. Нийт хүзүүрний самбар руу харсан чинь 34 даавуу гэж байгаа байхгүй. Тэгэхээр бүх даавуу нь манай 3-т байгаа гэсэн үг шүү дээ, тэ. Яг энэ үеэр нь Жан нэг ганцхан үзэртэй нөхөр дээр очсон, хоёулаа тоглоё гэд гуйцсан байж байгааг нь Кайси хараад нэг л юм биш байгааг ойлгочихж байгаа. Улмаар шууд явж очингуудаа бүхий л хүний нүдэн дээр булхайг нь илчилдэг. Жан хүзэрнүүдийг холж явахдаа ямар нэгэн аргаар бүхий л даавнуудыг Кайси өгчөнгүүтээ өөрийнхөө үлдсэн ганц хүзэрт чулуу авч үлдээд тэгснээ бүр нэг хайчны үзэрний буланг нь нуглаад тэмдэг тавьсан байлгүй яах вэ? Тэгээ яг тэр тэмдэг тавьсан хайчны үзэртэйгээ тоглох гээд гуугаад сууж байгаа нь нөхгүй. Кайси тэрийг илчилчингүүтээ залмих булхай санаанаас чинь би одоо залхлаа гэд надад 3 төрлийн хүзэр гуруулаа байгаа. Тэгэхээр би та нарт шудраг тоглолт санал болгоё. Би ширээн дээр рандом байрлалаар нэг хайч, нэг чулуу, нэг даавуу гаргаж доош нь харуулж тавиад та нар өөрсдөө аль үзэртэй нь өөрсдийнхөө үзрээр тоглохоо шийдгэснээр хүмүүс бөөнөрөө л нэг нэгээрээ Кайситэй тоглож байгаа. Угаасаа л яг шудраг азны тоглоом болчихж байгаа шүү дээ. Тэгээ Кайсид хожигдох нь хожигдоод, Кайсиг хожих нь хожоод нэлээд тоглолт өнгөрсөний дараа манай 3 5 од 66 карттай үлдэж байгаа юм билээ. Яг энэ үеэр карта байх чинь аюултай биш юм уу? Карта дуусахгүй л хожигдно үстэй. Гэхдээ олон байлаа гэд хамаа авахгүй тэгштооны үзэртэй байх юм бол хоорондоо тоглоод дуусчихна. Тийм болохоор нэг аюулгүй юм байна те. Окей. Гэт хинтээ чамаагүй тоглох гээд аргаа барьцсан байж байдаг. Угаасаа л булхайцсныг нь хүн болгон мэдж байгаагаас гадна ганц хүзрэн чулуу гэдгийг бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Чулууг хожиж болох ганц хүзэр буюу даав нь бүгдээрээ Кайсид байгаа. Тэгэхээр хэн ч угаасаа Жантай тоглохгүй л байхгүй юу? Энийг нь ч Кайси мэдчихсэн болохоор Жан дээр очингуудаа чамд ямар ч арга үлдээгүй. Цаг юу юугөө дуусгах гэж байна. Амьд үлдмээр байгаа бол 8 одныхоо 5-ын бооцон тавиад бит 3-тай тоглол гэж хэлж байгаа. Угаасаа Жангийн хүзэр нь чулуу гэдгийг мэдж байгаа болохоор даавуу гаргаал ялчих штэ тий. Гэтэ нэг асуудалтай юм нь манай 3 уг нь бол 66 буюу тэнцүү тооны карттай байгаа штэ. Тэгэхээр нэг нэгэнтэйгээ ижил карт гаргаж хоорондоо тоглож тэнцүүлээл одоо алдахгүй гуруула картнуудаа устгалд оруулаад цаг дууссаны дараа од худалдаж аваад амьд гарах боломжтой гэсэн үг байхгүй юу? Жантай тоглож нэг даавуугаа өхүүлснээр сондгоо тооны карттай үлдээд хоорондоо тэгж одоо тэнцэх аргаа хийж чадахгүй болно гэсэн үг байхгүй юу? Тэгээ яг яагаад заавал Жантай тоглох гээд байгаа вэ гэхээр Кайси зүгээр нөгөө анх скамдуулсан өршөөгөө за бас тэ Жанд скамдуулсан зөндөө олон хүмүүсийн өршөөг өөрөө авах гайлгаа байл л дээ. Лижүүн гамбаа 2 яах юм бэ? Хэрэггүй шүү гэхэд та хоёр санаа зовоод хэрэггүй. Хожигдлыг би өөр дээр авнаа. Намайг хүлээлгийн өрөөнд оронгууд одноосоо төлөөд гаргаарай заа юу гэж хэлэнгүүтээ Жаныг угаасаа карта дуусгахын төлөө юу ч хийхэд бэлэн гэдгийг мэдчихсэн болохоор скамдсан бүх хүмүүсээс нь уучлал гуйлгуулад амнаас нь цус хасгартал өөрийн сайхан алгадуулаад завс тэгээд чулууг нь даавуугаараа ялангуудаа 5 одыг нь авж байгаамаа. Мэдээж за Кайси маань картнуудаа дуусгаж чадаагүй болохоор хасагдсан тооцогдоод өнөө хүлээлгийн өрөөрөө ордог. Гэтэ Лижүүн гамбаа 2 одоо одноосоо төлөөд гаргачих юм чинь зүгээр шүү дээ. Мөнгөний төлөөд гаргачих нь үстэй. Тоглолт яг аль бие усаар дуусаад хүлээлгийн өрөөндөө тоглогчид амьд үлдсэн тоглогчдод харагдаж эхлээд одноосоо төлөөд гаргах боломжийн одоо 10 минутын хугацаанд нээгдсэн ч гэсэн 3 од авч үлдэж чадаагүй өчнөө олон тоглогчид Лижүүн гамбаа 2-оос илүү однуудыг худалдаж авах гээд шавах нь ойлгомжтой. Уг нь бол Лижүүн би найзыгаа аврах ёстой. Та нарт зарахгүй гэж татгалзаад Кайсиг гаргахын тулд 3 од төлөхжсэн ч гамбаа хажуунаас нь орж ирж одын булангуудаа энэ хүмүүс нэг одын $500,000 авъя гэж байна. $500,000-аас ч дээш үнээр авахд эднэр бэлэн.
Кайсиг аврах гээд однуудаа өгчих юм бол чиний үрийг хэн түлхэх юм? Энтэр гэж хуцтай. Яг үнэн л дээ. Гэтэ нэг муухай юм нь болохоор заяо. Нөгөө нэг жоохон охиноо ганцаараа тижээдэг ганц би яав энтэр гэдсэн штэ. Тэр нь худлаа юм билээ. Худлаа ирсэн юм билээ. Анханасаа энэ гамбаа лижүүнч гэсэн бодит байдалтайгаа нүүр тулж байгаа. Улмаар лижүүн бүр Кайсигийн өмнө өвдөг сүгдөж сууж байгаад уучлалгонгуудаа найз нь ээжийг чинь өөрийнхөө ээж мэт хайрлаж хамгаалж бүхий л имчилгээний төлбөрийн төлнөө ээжтэй битгий санаа зовоорой намайг уучлаарай гэж однуудаа зарах гээд яваад өгдөгөө. Яг энэ Кайсигийн хажуунаас хараа сууж исэн нэг нөхөртэй угаасаа ямар нэгэн үн цэнтэй юм ийшээ авч ороогүй бол хинч чамайг тоож гаргахгүй штэ гэд өөрөө болохоор уут дүүрэн мөнгө аваад ороод ирсэн юм байлээ л дээ. Хоёр найз нэрээд гаргаж авч байгаа юм. Энэ үеэр нь дахиад өнөөх Кайсигийн өвчнөө нүдлэнгүүтээ мөнгөтэй нөхрийг цохиж авч нүдээд балаа юм болдог ч гэсэн хамгаалагч нар салгаад нөгөөхийг гаргадгийн. За тэгээ угаасаа Кайсигийн төлөвлөгөөнд гэхдээ бас тэ мөнгө энтрийг булаах биш байсан байлээ. 3 од дор хаяж 1.5 сая доллар хүрэхээр байгаад байгаа штэ тэ. Тэгэж тооцсонгууд тэр уутанд байсан мөнгө нь яагаад ч тийм үнийн дүнд хүрэхээргүй хэмжээний бага мөнгө байгааг анзаарангуудаа ууттай мөнгнөөс өөр ямар нэгэн үн цэнтэй юм энэ нөхөрт байгаа юм байна гэдгийг ойлгоцсон байгаа. Нурууны шархны лентнийх нь голд одоо цаана нь тэ үнэт чулуунууд байсан байгаа байхгүй юу? Тэрийг нь л нууцаар булаах гэж дайрсан юм байлээ. Улмаар саяны нөхрийг гаргасан хоёр нөхөр шууд дахиад 3 од өгөнгүүтээ Кайсиг суллаатгалгүй яах вэ? Гарах замд нь тэнд байсан нэг ах хүү Кайсиг урд өвдөг сүгдөж сууж хагаад хүүгийнхээ нэр амьдэрдэг гэрийн аяг энтрийг хэлээд миний дүү ахыхаа хүүд ганцхан зүйлийг дамжуулаад хэлээд өгч одоо хэрглэж байгаа юм хямдхан имээр солиод хэдхэн сарч гэсэн илүү амьдрахаа бодоорой бас аав нь чадлынхаа ирээр хичээсэн шүү гэдэл дамжуулаад өгч гэж гуйдаг. Hey, ahora. He's back. Тэр үнийг суллаа. Би аавыгаа багтаа алдчихсэн. Хүүгийн чинь яг одоо юу мэдэрч байгааг би маш сайн мэдэж байна. Хүү дээрээ очив. Мөгөөцсөн юм уу? Мэд. Очог бах уу? За тэгээ кино маань энэ дүрээд өндөрлж байна да. Тэгээд шинэ байршил ер нь та хэдэд ямар ч санаж байна. Надад бол айгүй гоё цэвэрхэн байгаа зү. Ард ингээ илүү дутуу юм уучихгүй ингээ гоё цагаан хаан. Нэг тийм те ингээ та хэдтэй ингээ диважингаас мэдчилж байгаа юм шиг те үр цайх гээд ах шиг байна. Утахгүй нар гарах гэж байна. Жохон ойр үрж ингээ Кинчана. За тэгээ дараачих хавчлаар уулзлаа. Түр баяртай. Окей, баяртай. Хайртай шүү за. За. Сайхан. Скай мэ. Гой зүзүүлээрэй. Утгагүй л зэ. Хампайсна сантал чин хүлэн